арай хитэрч байна биз та. Монголчуудыг өөрсдөө 9 шидээр нь алж штэ. Энд юу хаана хайр. Энэ ерөөсөө энэ төрд толгой алга баярлалаа. Төрд толгой алга. За орой мэдээ манайхаа. Би сая янз бүрийн юм уншлаа. Яна юм хоол ирчээд. Сая Багнуур дүүрэгт 6 залуу метил спирт уусан байна. Тэгээ бүгдээрээ хордоод эмнэлэгт очсон. Тэгээ нэг нь бол одоо нэгийнх нь би маш хүнд байгаа гэж сонссон. Нэг залуу нь ингээд бурхны оронд явчлаа. Тэгээ нэг хэдэн жилийн өмнө Багнуурт Азийн чончин бас метил спирттэй арих зараад 17-15 залуунаас орсон. Тэгээ одоо тэрнтэй хамаарал бүхий хүмүүс их хурлын гишүүн болцсон. Тэрнтэй хамаарал бүхий хүмүүстэй одоо ингээд бид сайд мэд энэ арай хитэрч байна. Би энэ удаадараа хэлж байгаа. Одоо ямар ч зүйлд хэмжээ хязгаар байх ёстой. Тийм үү? Ямар ч зүйл хэмжээ байх ёстой. Одоо энэ Монгол ардын нам арчилсан нийлээд тийм манан бүлэглэл яг хэвээрээ байгаа. Арга нь улам нарийсаал дээгүүрээ одоо толгой нэгтэй ийм болж байна. Тэгээ одоо ингээд метил спиртийг найруулж uuсан байдаг. Метил спирт гэдэг бол ерөөсөө ууж болохгүй шүү дээ. Техник спирт, техник үйлчилгээнд хэрэгэлдэг. Канистртаа орж ирдэг. Тэгээ одоо энэ Монголын маш олон юм хувийн үйлдвэрийн жижиг архинууд байна. Мэргэжлийн хяналтаа татан буулгаад авсан. Мэргэжлийн хяналтаа одоо татан буулгахаас өөр аргагүй болсон юм шиг байгаа юм. Мэргэжлийн хяналт нь өөрөө авилгатай идэгдээд тэгээ одоо ингээд бүх юм дээр хяналт тавьдаг байсан мэргэжлийн хяналтаа татан буулгаа хийцэн. Уг нь бол мэргэжлийн хяналт байхдаа бас ч гэж алдаг онд хянах газараа хянаал явсан юм шиг байгаа юм. Авилга авах нь авч ил байсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо яагаад мэргэжлийн хяналтыг татан буулгав гэдээ би бас нэг хүнтэй уулзаад асууж үзсэн. Тэгсэн чи юу юм бэ? Эрүүл мэндийн газар тэр нь одоо мэргэжлийн хяналт руугаа хамаг юм бухчихдаг. За мэргэжлийн хяналт нь болохоор тэр эрүүл мэндийн газар ч юм уу өгдөг чинь тэр газар руугаа хамаг юм бухдаг. Хоёр байгууллага нэг рүүгээ ингээд юмд бухаад дунд нь хард иргэд хохирсон юм шиг байна. Ингээд тэр эрүүл мэндийн одоо хяналтын газар нь хамаг ажлын даатгаад тэр мэргэжлийн хяналтыг татан буулгасан. Тэгээ одоо нөгөө нэг хямдхан хортой архи үйлдвэрлэдэг хэвээрээ. Архиа зарахын тулд одоо энэ донтуулагч бодис гэдэг юмыг шахаж байгаа. Тэгээ ингээ худалдагч янз бүрийн хүмүүстэй ингээ ярихаар манай худалдагч авгаа нар ч гоё ярина штэ. Их хурд ардны хурлын гишүүч л байгаа штэ. Энэ хачийн хямдхан архи. Тэгээ одоо тэр архины зөвшөөрлийг ямар байгууллага өгдөг гэхээр их хурл өгдөг гэдэг. Тусгай зөвшөөрлийг их хурл өгдөг гэж. Тэгээ энэ олон хямдхан архинд нь мансууруулагч бодис ингэсэн. Нэг уусан хүн одоо авахаас өөр замгүй болдог. Японд нэг нөхөр баар нээсэн байна. Баар нээгээд. Тэгээ тэнд ерөөсөө элдв янзын архи зардаг. Зөвхөн Монгол архийг зардаг. Одоо хараа, юу гэдгийг Монголоос ирж байгаа. Одоо Жим Интернэшнл ч юм уу, Спирт Балуурмын ч юм уу ингээд ер нь Монголоос ирж байгаа архийг л зард юм байна.
Японд. За тэгсэн тэр баарнд ингээд Японы баарнуудад хизээч хүн шүлстэйгээ, нустайгаа утгалдаал, бөөлжөөл тэ тасарч унаал тэгэл хоорондоо зодон зохио хийгээд ийм асуудал Японы баарнууд ерөөсөй гардаг юм байна. Тэгсэн чинь тэр Монгол архийг зарж эхэлсэн баарнд байнга гэмт хэрэг гарч ирсэн. Ерөөсөө тэгэл бөөлцтэйгээ утгалдаал, нус шүлсэн гоожоол энэ тэнд унаал ингээл тэгэл зодон зохион болоо. Тэр баар ерөөсөй байнга асуудал дагуулдаг. Тэгээд шинжилээд үзсэн чинь тэр Монголоос ирж байгаа арх дандаа ингээд худалдаанд гаргаж болохгүй өөр бодис, нэмэлт бодис хийцэн архинууд зарж исэн байна. Ингээ Японд тэр одоо Монгол архийг зардаг тэр баарыг хаасан. Ийм том баримт байдаг. Тэгээ энийг ерөөсөө дэлгэдэггүй. Тэгээ ардан дандаа одоо цагдаагийн ч юм уу, тагнуулын ч байдаг юм уу, их хурл эрх мэдэлтний тэр архины тусгаарч зөвшөөрлөгдөг. Маш том мөнгөний авилгын хэл ахвал ийм юм ингээд яваад. Тэгээд ингээд золиосонд дандаа ингээд ард иргэд үхэж байдаг. Тэг үргэлдэж байдаг. Ийм юм болоод байна. Тэгээ одоо энд хин хяналттай хөстэй юм. Тэгээд дуурсан мань мэдээгээ болохоор худал мэдээлэл тараасан гэдэг хэрэг үсгчдэг. Одоо намайг бол одоо зөндөө маш олон удаа худал мэдээлэл тараасан гэдэг хэрэг үсгэж байгаа. Тэгээ элэг нэгтээ Монгол ахын дүүс нэг нэгээрээ архинд хордож өгөө живээд хахад харсаар байж би дуугаа байгаад гэдэг байж боломгүй. Энэ муухай нүглийг, энэ муухай хуйлдааныг, энэ муухай лойврыг, энэ хамгийн бохир энэ ертөнцийг мэдсээр байж, дуулсаар байж, харсаар байж ингээд чимээгүй явна гэдэг бол өөрөө хамгийн том нүгэл, хамгийн том гэмт хэрэг. Мөнгнөөс илүү үнэтэй үнэт зүйл, мөнгнөөс илүү үнэтэй алдаж болохгүй хүний алтан ам, мөнгнөөс илүү үнэтэй бусгаар тогтнол, мөнгнөөс илүү үнэтэй эрхчлөө, мөнгнөөс илүү үнэтэй эх орон гэдэг ингээд газар шороо асар их юм байхад ерөөсөө мөнгөд олж байвал эднэрт хайрлах, инкрийлэх, хамгаалах, юу ч алга. Өөртөө болж ивэл да уучлаарай би хаалаа өрхөөс нүм идэх гэж ингээд давхар идээд байгаа шүү. Миний тамхи татахгүй л асуудал биш. Миний хоол идэх тийм асуудал биш. Миний юу яриад яваад байгаа юуны төлөө тэмцэж дуурайд байгаа гэдэг асуудал. За би 3 жил лайв хийхдээ ангуудаа хоол идэж байна. Хамгийн гол нь яг ингээд лайв хийлсэн чинь халуу хоол үрээд ирлээ. Тэгээ одоо ингээд лайв хийж хагаад хоолоо хөргөлтэй биш. Тэгээ одоо манайх арх уулаа гэхэд буух эзэнтэй буцах мөртөө энэ арх мэрхэ хэрэглэмээр байна. Арга ядаад апугийн архинаас хордчлоо гэвэл апуг биднэр бариад бууж болно. Арга ядаад бид нар архинд хордлоо гэхэд спирт бол бурмаа бариад авахд ядаж одоо баригдана. Тэгэхгүй одоо хаана үйлдвэрлэсэн нь мэддэхгүй, хэн шахаж байгааг нь мэддэхгүй. Элдв янз юм. Тэгээд одоо этилийн спирт найруулж уугаад. Тэр одоо багнуурын уурхай ажилчдаг гэж байна шүү дээ. Уурхад ээлж нь гарсан сайхан залуучууд ингээд яваад өгч байгаа байхгүй юу? Энэ бол аюу эмгэнэлтэй л юм. Энэ одоо ингээд хэн мэддэхгүй нэг юм. Заваа архинууд хишиг мишигч гişиг. Монгол зонголч гişиг. Алаа архинууд байгаа байхгүй юу? Тэгээ энэ архинуудаа манай залуучуудад жоохон болмоор байна. Одоо нэг ийм арх те. Энэ одоо хаанхын хинээ арх юм. Юу арх юм? Хамаг монгол зонголч гişig. Тэгээ энэ худалдагчнаар энэ хишиг гинүү. Энэ иймэрхүү нэг үл бүтэх те хаана үйлдвэрлэсэн мэддэхгүй цагаан архич гэж яах шиг байна. Нэг юм явлаа юу. За баяртай болгоомжтой өөрөө маргааш уулзъя. Энэ одоо хаана хийсэн юу мэддэхгүй нэг юм үл бүтгэхийн архинуудыг л одоо манайхан хол баймаар байна.
Тэгээ энэний ард их хурлын гишүүд байдаг гэх юм. Энэний ард юу байдаг гэх юм. Нэг балаар арих байсан хаа зураг нь байсан. Энэ хишиг гэх нэг юм арих байгаа. Энэ одоо юу арих юм бэ та? Дургу хөрмөр. Тэр энэ одоо юу арих, хэний үйлдвэрлэдэг, ямар архинууд вэ? Тэгээ одоо тэр нэг заан гэдэг нэг арх байна. Чанар гэдэг нэг арх байна. Ингээ 9 шидийн нэг архинууд одоо ингэ. За би нэг юу бат. Аэропорт гэдэг. Аэропорт гэдэг юу бат бандат энэ гөлгийг. Энэ нэг нохон гөлөг. Бас таслаа л хэлж байна. Тэгээд юу яа? Энд одоо ингээд хяналт тавьмаар байна. Эдгээр чи ингээд одоо Азийн чон гэдэг арих бас хувийн үйлдвэр арих байсан. Тэгээд тэрэнд 15 хүн хортож нас орсон. Тэгээд би лайв эхлэхийн өмнө хэлсэн. Одоо ингээд тэр Азийн чонтой холбох хамаарал бүхий хүн их хурлын гишүүн болсон. 15 хүний амин төрчээд. Тийм. Тэгээд одоо тэр Азийн чон арихтай хамаарал бүхий байсан. 15 Монгол залуугийн амин төрсөн. Тэр хортой архийг хийсэн хүн одоо дэд сайд гэдэг юм. Энэ юу болоод байгаа юм бэ? Цагдаа хэмждэг. Шүүгэн хэмждэг. Тагнууд нь хэмждэг. Зүгээр л нэг юм асар аимшигтай юм эрсдэлтэй зэрлэг ийм ширэнгэн ойд ямар ч хамгаалах эзэнгүй хідэн жоохон хүүхэд явж байгаа юм шиг л байна. Монголын ард түмэн. Монголын төр ард түмний хамгаалахаа байж энэ бидний төр мөн үү биш үү? Тийм үү? Тэгэхээр монголчуудаа архиа уухтай хэмжээрхтэй бай. Би яг үнэндээ өнөөдөр би сэтгэл өвдсөө. Ингээ бид нэр одоо ингээд хорт тавдраар үхэх юм. Улаан хоолой хорт тавдраар баах үхэх юм. Ходоодны хорт тавдраар баах үхэх юм. Илэгний хорт тавдраар баах үхэх юм. Умаан хүзүүний хорт тавдраар баах явах юм. Болчирхаан гүйлсэн болчирхаан хорт тавдрал гэх юм. Баах явах юм. Тархины хорт тавдар гээл явах юм. Тэгээд баахан аваар ослоор сохтун эн тэнд хүн дайрах юм. Тийм биз? Тэгээд сая тэр баян онгорын эмч, хайрын эмч өвчтөнгүүтэй ингээл 5-6 хүн зам дээр яваал гэж байна. Айгүй хэцүү байна. 50 байж болохгүй байна. Жаргалтай байж болохгүй байна. Өчигдөр өөрөө нэг залуу намайг өөр хажуугаар нь гарангууд пистам нь алмын би чамайг ална гэж байгаа байхгүй. За би тэрийг цөнгөн дотроо би одоо газын буутаа явдаг, хотготой явдаг. Би ганцаараа явсан бол би тэрнийг зүгээр янзалчих байсан. Би охинтойгоо явсан. Миний охины хажууд намайг 9 шидээр доромжилсан. Тэгээ нэг барьж аваа шаачдаг юм өгснэ. Охиноо айлгаад яах юм? Охин минь уйлаад гашгараад тэрүүгээр нэг юм болох байх гэж би бодоод нэг гараараа барьсан. Энэ 20 идтэй архинд халамцсан хитэн бацаана. Үсрээд хаана буухаа мэдэхгүй сохтуу бацаана. Тэд 5 зургуулаа байсан. Тэдний 5 зургуулаа авах хамаагүй л дээ. Тэр хутгатай байх зүгээр бүлээл явчихад тэд нар бол тэгэл сөхрөөд гизээ дараал унна. Амархан штэ. Амархан хүний ам бол зүгээр алга уруулахын хооронд л байхгүй болно. Тэгээд намайг аимшигтай муухайгаар доромжилсан өдсөн. Тэгээ би ястаа охинтой явсан тулдаа нэг гараараа барайл. За ишигтөө гэсэн. Хэрвээ шөнө 12 болж исэн. Ингээл хайрын сайхан зүйл би жоохон боронктой дискотой байсан бол тэгэл тэр зургааг бутгалаа ичүүлээ. Тэр 6 залууг би дийлэхгүй шүү дээ. 6 архиндаа халдсан арслан болцсон 6 залуу над руу тайрахад би амиа анхаахын тулд хутгаа гаргаал үзнэ. Тэгэл би бодож ирсэн. Залуучууд нэрээс
хинтээ хаан таарахаа мэдгүй. Зүв зүгээр хажуугаар нь гарахтал хөгшин бандаа алаа. Хар алмын би чамайг алнаа биз даа гэл ингээл над руу сагсалцаал. Тэгээд би за зүгээр байгаарай дүүнэр минь. Ахын дүүнэр оролт хүнээрээ оролдороо гэж би бас тэгээд охин маань одоо аав хэрэггүй болоо гэдэг ингээд. Охин маань байгаагүй бол тэнд юу ч болох байсан тий. Залуучууд минь харих уучаад өөрсдийгөө одоо терминатор гэж битгий бод. Төмөр хүн гэж битгий бод. Жохон харих уучаад хордлооцсон шаазгаа шиг өөрсдийгөө өхөшгүй мөнхийн хутга болцсон гэж битгий бод. За та нар төмөр биш. Та нар илүү бааштай. Илүү тамиргүй. Илүү чөмөггүй. Илүү цөсгүй гэдгээ бод. Хуучны хулгайчууд аюултай шүү дээ. Starry War тэг хуучны хулгайчууд. Тэр 6 залуу над руу дайрсан бол би тэгэл цүнхэнд одоо хилээ явж байна. Сүв гэл нэг бүлээл дуусаа шүү дээ тэд нэр. Ерөөсөө нэг 5 минут л хангалттай тэд нэр. Тэгээ ийм аюул болсон бол яана гэж би дотроо бодож илаа. Хэрвээ над руу дайрсан бол би амиа хамгаална шүү дээ. Тэр арслан бар шиг болсон 6 залууд би юугээл тэгээд нохоо шиг нүдүүлээд хөвтгөө. Тэгээ энэ архины хордолт, энэ архины донтолт, энэ одоо донтуулагч бодис шахаж ард түмний хордуулдаг төр тийм үү? Архины тусгай зөвшөөрөл, арх үйлдвэрлэх эрхийн олгодог энэ олигарх мөнгө авч ард нь хамгаалдаг, улс төрийн хамгаалалт хийдэг ийм нөхдүүд байна. Тэгэхээр одоо ядаж одоо ингээ буух мөртөө буцах эзэнтэй. Тийм энэ томоохон үйлдвэрүүдийнхаа та нар одоо энэ хятадын одоо ингээ янз бүрийн виски орж ирсэн. Сонин нэртэй виски. Тэр чинь ингээ дараа хойшоо Оросоос орж ирж байгаа. Хятад вискинууд. Яг л хятадын найруулц нэг донтуулагч бодистой хүн ингээ согтоодог ийм архинууд нь. Тэд нар манжуураар хойшоо Орос руу гарч иж байгаа. Энэ манжуураар одоо Владивосток ч юм уу те Хабаровск хэлээр тэгээ манжуураар ингээ хойшоо Владивосток лөө Хабаровск лөө хамгийн над урцхийнх нь Владивосток байгаа. Тэгээ энүүгээр хойшоо гараад тэгээ Оросоос орж ирж байгаа мэт. Одоо яг нөгөө дэлхийн шилдэг брендийн вискинүүдийг яг дуурайгаад хийцэн бодог оруулагчтай ийм хужаа вискинүүд Оросоос бөөмбөнөр орж ирж. Тэгээ хужаа вискин хэд гэж одоо тэр вискийг харъя гэвэл та нар алтан булгийн дьюти байгаа. Алтан булгийн одоо зурвас те татваргүй дэлгүүр. Тийшээгээ ороод тэр хужаа вискинүүдийг харж 20 мянга нэг шилэн 28 мянга литрийн вискин битүү. Тэнд авахтаа уг нь номондоо 1 хүнд 1 литр арих гэж зааж байгаа боловч тэнд одоо хуурамч гарын үсэг зураал 1 хүн 10-20 шилээр нь авч орж ирж байна. Тэгээд гайл дээр нь алтан булгийн гайлаа нааталт шагчд нөгөө вискиг нөгөө хужаа архинуудаа юу амар нэртэй. Тэгээд эдгээр чи ингээд бүгдийг хуурамчаар хийж байгаа. Энэ архинуудыг одоо хятадууд хуурамчаар хийгээд Владивостокоор ингээд Монгол руу оруулж ирж байгаа. Орос. Одоо эдгээр ч юу биш л дээ. Холих биш л дээ. Гэхдээ эднэрийг бүгдийг дуурайлгаж хийж. Жишээлбэл абсолютыг дуурайлгаж хийж. Абсолютыг дуурайлгаж хийж. Энийг яг одоо оригинал юм шиг заяа. Тэгээ энэ одоо юу вэ? Балантенс заяа. Энэ уг нь үнэтэй арх. Тэгээ энийг бас дуурайлгаж хийж. За тэгээ энэ лагер энийг бас ингээд дуурайлгаад. Тэгээ иймэрхүү архинуудыг үнэтэй иймэрхүү архинуудыг дуурайлгаж хийж байгаа. Энэ миний чинь бүгдийг дуурайлгаж хийж. Бэлсийг дуурайлгаж хийж. Гэтэ миний эднэр бол яг юу л дээ. Яг тэр дуурайлууд нь биш л дээ. Ерөнхийдөө эднэрийг ингээ яг дуурайлгаад шийлмэл хаяг яйлг. Тэгэл хоошоо гаргаад ингээл Оросоос. Тэгээд YouTube дээр битүү 20 хэдэн мянга гээл 30 мянга гээл ингээл байж байгаа байхгүй. За тэгэхээр залуучууд нь хувийн энэ жижиг үйлдвэр архинуудыг битгий угаараа эрүүл мэндэ бод, амь настай бод, шөнөөрөө битгий далдагнаатай, яаята, гомбоотой
мэдрэл муутай олон хүн энэ шөнийн Улаанбаатарт энэ тэнд алхаж байгаа. Тэгээд тэднэрт бити амиа өргөчөөрөө нэг шөнө хичнээн хүн цус нүжиндээ хутгаж гимтж нэг ингэж байгаа архинаас удаж. Тэгэхээр хэдүүлээ нэг нэгэндээ хайртай бай. Нэг хамгаал. Одоо бол Монголын төрд найдад хэрэггүй болсон. Үнэхээр хэрэггүй болсон. Эдгээр бүх салбарыг маань дампууруулж байна. Бүх салбараас байж болох бүх юмыг шимж гин, идж гин, ууж гин, цусалж гин. Ерөөсөө Монголд шудраг хууль, шудраг засаглал, шудраг шүүх ерөөсөө байхгүй болсон. Эдгээр бол аливаа болж байна. За энийг сайхан болгох гэж, ард түмнээ сэргээх гэж би энэ нэвтрүүлгийг хийж байгаа. За нэвтрүүлэг маань одоо хаалттай бүлэг орно. Нэвтрүүлэг рүү яаж орох вэ гэдэг юм асуултууд их ирж байгаа шиг байна. За би тайлбарланаа. Над руу юу яачих вэ? Нэвтрүүлэг үзнэ гэдэг нөгөө мөнгө шилжүүлсэн баримтаа мөнгө над руу шилжүүлнэ шүү дээ. Нөгөө 10,000 зангаа ч юм уу, жилийн төлбөр ч юм уу. Тэрийг скриншот хийгээд над руу одоо фэйсбүүкээр явуулчих заяа. Фэйсбүүкээр. Ойлгосноо. Тэгээ энэ хаяг байгаа. Тэгээд өөр төр чинь линк очино. Ийм хаяг байгаа. Тэгээд линк очингууд дараа л орчин заяа. Аюу амархан. Тэгээ энэ дээр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн дугаарууд бүгд орж байгаа. Энэ чи хинтээ ярьсан. Энэ нөгөө цэцэгтэй ярьсан. Та нар мөн цэцгийг одоо тийм айхтар тэгэж юу байхгүй юм билээ шүү дээ. Дуухнах. Тэгээ нэвтрүүлгүүд маань энд орж байгаа. Энэ нөгөө тэргэл хаяг орсон дугаар ба. Тэгээ энэ нөгөө тэргэл хаяг орсон дугаар ба. За энэ нөгөө халуун цус тулга гэдэг та нар мэдэн дээ нөгөө тэмцэж байгаа шоронд ордог. Халуун цус тулгын яриа байна. Тэ? Тулгыг шоронгоос хизээ гарцсан гэдэг юм чинь 3 сар хоригдоод гарч ирсэн шүү дээ. 3 сар хоригдоод гарч ирсэн шүү дээ тулгачаа. За энэ манай дуучин дэлгэр мөрөнгө орсон дугаар бай. Энэ хаалттай бүлэгт манай ингээд бүх дугаарууд байгаа. Энэ нөгөө хон грэдийн инх хотын орсон дугаар байна. За энэ нөгөө төвдөн цэрэнгээ гандангийн том лам гүн ухааны багш. Энэ их мундаг эрдэмтэй лам байлаа. За энэ нөгөө Үнэн ба Зөв намын Отгонбаатрын орсон дугаар байж байна. Ингээ манай шинэ дугаарууд энэ нөгөө сэтгүүлч Дөлгөөний орсон дугаар байж байна. Үндэсний үзэлт сэтгүүлч Дөлгөө. Энэ болохоор нөгөө Босоо өх Монголын тэргүүн Чойго гэж залуу байдаг. Босоо өх Монголын тэргүүн Чойгогийн орсон дугаар байж байна. Энэ нөгөө 10 жилийн ял авдаг талбарууд хараад эх оронч мөнх хоёр. Энэ чи 10 жил шорон суусан шүү дээ. Эх орныхон төлөө явж иж мөнх хоёрын дугаар байна. За энэ нөгөө анодын даваагаан дугаар байж байна. Ингээд манай нэвтрүүлгүүд бүгд орж байгаа. Энэ нөгөө гүйдэг хар нөгөө архинаас гаргадаг. Ховсын аргаар архинаас гаргадаг. За энэ нөгөө үндэсний үйлдвэрлэгч инх цэцэг энэ өстө мундаг инхтэй байлаа. Энэ инхтэй дугаар. Ингээ манай дугаарууд байгаа. Энэ нөгөө догшоо харын манай нэвтрүүлэгт орсон. Догшоо хар орсон байна гэдэг. Ингээд энэ хөхөө урааны эсрэг тэмцэж байгаа хөхөө ахын нэвтрүүлэг байна. Ингээ манай ярилцлагууд энэ нөгөө зохиолч Номин Чимд хүмүүс гайхаад байдаг. Номин Чимдийг оруулж байгаа. Айл эрт орцсон шүү дээ Номин Чимд чи. Цагаан бороо бичдэг тий. Энэ нөгөө доод сэндж уугаа байна. Их сургуулийн багш. Доод сэндж уугаа. Энэ казак залууг оруулсан. Тэр казак залуу Монгол казакийн асуудлаар казак залууг оруулсан. Ингээд манай нэвтрүүлэгт байгаа төмөр ачрах орсон. Эх оронч дош балбарын найз. За ингээ манайхан нэвтрүүлгээ ингээд юу руу ороод үзээрэй. За ингээ дараагийн лайв хүртэл баяртай. Архиа хэрэглээ. Тохируулж хэрэгэл. Тэгээ баталгаатай ядаж үйлдвэрээсээ ав заяа. Ядаж үйлдвэрээсээ ав. Ихгүй ингээд бити ингээд хямд арх хараад энэ хятадын одоо энэ донтуулагч бодис хийцэн ардаа улс төрийн хангалттай тийм бохир цагдаа нар оролцож байгаа шүү дээ. Нэг иймэрхүү юмтай бити ууж
эрүүл мэндэ хохироо. Ойлгож байна. За ингээд хулдаан зөвхөн шунхрууд нисэн дараагийн лав хүртэл байж та.